Гэхдээ эцсийн бид нэр зэвсэг өглөө ойролцоогоо 7 хоногийн дараа Оросууд тэр зэвсэг тэр хамгаалтын системийг дэлбэлцдэг. Тэгээ Марко Рубио дөнгөж сая юу гэж хэлсэн бэ ойлгож гин үү guys? Юу гэж хэлж байна гэх юм бол барууны зэвсгийн систем, хамгаалтын систем явахгүй байна. Эцсийн Европ, Америк, Украинд туслахаар боллоо. Юугаар туслах байгаа юм бэ гэх юм бол цэргээр туслах гэж байна. Яг гэх юм бол мэдж байгаа Ukraine exodus of young men could be fatal to энэ зон асар олон эрэгтэйчүүд Украинаас зугтсан. За тэр зугтсан хүмүүс хаашаа явсан бэ гэх юм бол Европ руу явсан, Герман руу явсан, Америк руу явсан гих мэтчлэн. За Америкчууд, Германчууд одоо юу гэх гээд байна гэх юм бол тухайн эрэгтэй залуучуудыг буцаагаад Украин руу явуулах гэж байна. За Trump administration preparing to deport Ukrainians despite fears of conscription. За, Америкийн засгийн газар юу гэхэд байна гэх юм бол, тэ Америк дотор амьдарч байгаа залуу Украинчуудыг ер нь буцаагаад явуулах гэж байна. За, Friedrich Merz дөнгөж сая хэвлэл мэдээллийн баг хурал хийсэн хэлсэн үгийг сонсцгоё. Und ich will, damit das Bild vollständig ist, auch hinzufügen, ich habe heute in einem längeren Telefonat den ukrainischen Präsidenten gebeten. За би өнөөдөр Украины ерөнхийлөгчтэй ярьсан. За Зеленскийгээс би юу гуйсан бэ гэвэл dafür zu sorgen, dass insbesondere die jungen Männer aus der Ukraine nicht in größer werdender Zahl wieder nach би юу гуйсан бэ гэх юм бол тэр залуу украинчуудыг битгий Европ руу явуулаач. Ich орндоо үлдээгээч ягаад гэх юм бол тэнд хэрэгтэй юм бэ? Deutschland kommen, sondern dass sie den Dienst in ihrem Land versehen, da werden sie gebraucht. Ja, тэд нэр ерөөхдөө хаана хэрэгтэй юм бэ гэх юм бол энд ерөөсөө хэрэггүй. Тэ. Дайнаас зүхдэг хүн бид нэр тусламааргүй байна гэсэн үг байхгүй юу? Эсвэл Украин тусламаар байна. Тэ. Тийм учраас бити хүмүүсийг гаргачаа Зеленский. Und da werden sie gebraucht und in Deutschland werden die Transferleistungen für diese Flüchtlinge so ausfallen, dass die Arbeitsanreize größer sind als der Anreiz im Transfersystem zu bleiben. Also wir sehen auch hier konkrete Änderungen. За тэгээд энд байгаа украинчуудад тэр халамжийн хэмжээ буюу нөхцөлийн жоохон өөрчлөн тэд нэр ерөөхдөө хөдөлмөр эрхлэх ёстой. Яг гэх юм бол бараг 500 мянган украинчууд зүгээр халамжаар амьдарч байгаа. Ямар ч хөдөлмөр хийхгүй байгаа. Германд нэмэр болохгүй байгаа гэсэн үг байхгүй юу? За, тэгээ Politico гэдэг хэвлэл мэдээллийнхэн энийг бас ингээд дэлгэрүүлээд энэ тухайн нийтлэг гаргасан. Тэгээ Украинд Зеленскийтэй ярьсан байна. Тэгээд Мерц ягаад ингэж ярьж байгаа юм бэ гэх юм бол өөрийнхөө нам дотор Friedrich Merz шахалтанд орж байгаа. Яг гэх юм бол Украиныг дэмжихгүй юм бол өөргөлж муу мэдээлэл гараад ирэх юм бол тэгээд бас Германд хэдэн сая украинчууд тэндээ ингээ мөхөрч байгаа юм бол Германы ард түмэн тийм дайныг дэмжихээ болох магадлал буюу эрсдэл нь өндөр гинэ. Тийм учраас Friedrich Merz германчууд юу ярьж байна гэх юм бол тэр хүмүүсийг буцаагаа явуулах хэрэгтэй. За тэгээ 18-аас 22 настай украинчууд хэр ихээр Герман руу ирж байгаа юм бэ гэх юм бол ойролцоо 1400-аас 1800 тийм залуучууд 7 хоногт ирдэг. Окей. За тэгээд 1500 гिचи 4 нугалчи сарын 6000 хүн эрэгтэй хүн одоо цэрэг татах боломжтой залуучууд ерөөхдөө Герман руу зугтаж байгаа. Тэгээд Францыг бас бодчих, Англиг бас бодчих. Ерөөхдөө 10 мянгаар ерөөхдөө эх орноосоо зугтаж байгаа. Тэгээд Германд Европт ер нь халамж авч байгаа. За тэгээд Герман улс Европ өөрийгөө ерөөхдөө яаж магтдаг байсан бэ? Тэ өөрийнхөө яаж баатар дүрлөө оруулалт байсан бэ гэх юм бол биднэрт дайнаас зүхтмаар байгаа хүмүүст халамж өгдөг, хамгаалдаг, нааша өрөөд ирээч. За, Сириагаас хэдэн 100 мянган хүмүүсийг хүлээж авсан, Либиагаас хэдэн 100 мянган хүмүүсийг хүлээж авсан. Тэднийг буцаагаар явуулаагүй. Тэ? Сириагаас ирсэн хүмүүс тэнд нэг хэрэггүй болох шиг байна. Либиагаас зүхтсан хүмүүс тэнд бас нэг хэрэггүй байх шиг байна. Сомалиагаас зүхтсан хүмүүс бас тэнд хэрэггүй байх шиг байна. Араби орнуудаас зүхтсан хүмүүс их оронд нь хэрэггүй байх шиг байна. Яг гэвэл тэд нэр Германд үлдчихэл байгаа. Бас яг адилхан халамжаараа ингээд амьдарч л байгаа. Гэхдээ украинчууд одоо хүлээж авахаа болж байгаа. Эсвэл багасгаж байна. Тэгээ бас буцаага явуулах гэж байгаа. Яг гэх юм бол тэр Африкаас ирсэн гэмт хэрэгтэн хулгайч нар халамжийг ингээд хоосолж байгаа хүмүүс бол үлджээ. Гэхдээ украинчууд та нар явах ёстой. Яагаад вэ гэх юм бол тэр
дайнд бид нар ялагдчих болохгүй. Ягаад гэх юм бол эдгээр бүгдээрээ all-in хийсэн байгаа. Хөрөнгөний зах зээл хувьцаа улс төрийг сонирхоод байна тий. Тэгээ хөрөнгөний зах зээл ягаад үсдэг юм? Эдийн засаг ягаад үсээд идэг юм бэ? Ойлгомоор байгаа юм бол миний Fuck You Money 2 Time to Die номыг сонирхоод үзээрэй. Дэлгэрэнгүй мэдээл idrotsik.com-оос. За тэгээд энэ ном ойролцоо бараг 500 хуудастай дүүрэн мэдлэг. Хамгийн гоё юм юу юм бэ гэх юм бол 8 дугаар ангийн хүүхэд энийг ч гэсэн ойлгон маш энгийнээр бичсэн. Санхүүч хэлээрээ ерөөсө бичээгүй. За захил маргаан бол idrotsik.com тэнд бас дэлгэрэнгүй мэдээл байгаа. За тэгээ ойролцоо 490 мянган Украины иргэншилтэй хүмүүс Германд халамжаар амьдарч байгаа. Тэгээд энэ халамжийг ер нь бол бусад өрсөлдөж байгаа намууд ер нь эсэргүүцэж байгаа. Friedrich Merz ерөөдөө шүүмжил маш ихээр авж байгаа. Яг гэх юм бол тэр бараг 500 мянган хүмүүс одоо сард 1000 евро, за 1500 еврогээ тооцож л та. За тэгээд сард 1500 евро дунджаар өглөө гэж бодъё л та. Тэгээд энийг 490 мянгаар ингээ өөрчүүлэх юм бол хэр их мөнгө гарч ийн. За солиотой 735 сая евро. За энийг төгрөглөө хөргүүлчихье. За 4200 байсан баха. Сарын 3 их 80 төгрөг. За энийг 12-оор үргэлжлүүлчихье. Энийг 12-оор үргэлжлүүлээд 37 их 80 төгрөг гарч ийн. За энэ баг Монгол улсын засгийн газрын төсвөөс том зардал юм байна. За тэгээ энэ зардлыг ерөөхдөө бусад намууд нь эсэргүүцэж байгаа. Тэгээд Friedrich Merz юу гэх гэдэг гэх юм бол тэ энэ хүмүүсийг жоохон чангалаад PR хийгээд улс төрчөөд тэгээд хамгийн сүүлд Friedrich Merz Зеленскийтэй бас юу ирсэн бэ гэх юм бол энэ авилгын асуудлаа жоохон шийдээд өгчөөч тэ. Яг гэвэл хэрэгс идэрч шít. За бусад Европын улс төрчид бас юу хэлж байна гэх юм бол сонсцгой. Одоо энэ хүнээс юу асуусан бэ гэх юм бол тэ Европын холбооны гишүүний дэд сайд. Тэгээд энэ Зеленскийн засгийн газар ингээд амар их мөнгө идэж байгаа. Эднэрийг ерөөхдөө ингээд тусалж болж байгаа юм уу? Яагаад гэх юм бол манай мөнгийг зүгээр хулгай хийгээд идээд нь штэ. Хариултын сонссоо. Minister, has the recent corruption scandal in Ukraine shaken the EU's confidence when it comes to giving Ukraine financial assistance? За ерөнхийдөө сая ил болж байгаа энэ авилгын хэрэг ерөнхийдөө та хэдийн итгэлийг бууруулсан уу? Тэгээ энэ Украины засгийн газарт тэгээд өшөө мөнгө явуулах тэгээ боломжтой юм уу? Болох юм уу? And the reparations loan? Maybe, but what other options do we have? Тэг магадгүй бидний итгэлийг жоохон бууруулсан байж магадгүй. Гэхдээ биднэрт өөр ямар сонголт байгаа юм бэ? It's Ukraine is our only option. So despite the scandal there are no other options. За тэгэхээр Украиныг дэмжих бидний ганцхан сонголт өөр сонголт биднэрт байхгүй. Тийм үү. Хэлцэл хийгээд дайныг зогсоох optional биш. Тэ өөр option биднэрт байхгүй. Тэгээд хулгай хийсэн ч бид нар дэмжихээс өөр аргагүй. Гинэ. За Италийн нэг их хурлын гишүүн. Abbiamo parlato, ringrazio Denis per essersi collegato con noi, della situazione ucraina. Questo è il quarto inverno che deve affrontare l'Ucraina. За Украинчууд ерөөхдөө дөрөвт жилдээ ингээд дөрөвт өглөө ингээд тэмцэж байна. E lo affronterà ancora una volta con l'Europa e tutto l'Occidente al suo fianco. Тэгээ энэ үйл бас ганцаараа биш, ерөөхдөө барууны бүх орнууд ингээд ерөөхдөө дэмжлэг үзүүлж байгаа. Abbiamo parlato con lui anche dei problemi. Abbiamo ringraziato lui e il presidente Zelensky per avere la forza di combattere. За тэгээ би бас Зеленскийтэй ярьсан. Зеленскийд баяр хүргэсэн ямар зөрөгтэй тэмцэж байгаа юм бэ? За тэгээ ямар сайн, ямар мундаг авилгын эсрэг бас тэмцэж байгаагийг магтаж байна. Зеленскийгийг магтаж байна. Юуг нь магтаж байгаа юм бэ гэвэл авилгатай тэмцэж байгааг нь магтаж байна. Can't make this shit up. Per loro stessi la corruzione e per l'esempio che hanno dato. За тэгээд үлгэр жишээ болж байгаад баярлаа. Ягаад гэх юм бол Зеленский үлгэр жишээ шиг авилгын эсрэг тэмцэж байгаа. E in questo abbiamo assistito anche a come la controinformazione russa ha usato questa loro capacità di fare pulizia al proprio interno come se fosse un problema. Тэгээд төсөөл үзчихээ ямар нэг улс төрчнөр тэ та энэ нүүрсний хулгайны талаар юу гэж бодож байна? Тэ ямар нэгэн байдлаар итгэл алдчихж гин үү засгийн газарт. Өөр сонголт байхгүй шүү. Тэ бид нэр одоо энэ хулгайч нартай эвлэрэх хэрэгтэй. Тэгээд нүүрс олборлж гин, нүүрс тээвэрлж гин, нүүрс зарж гин, хулгайд
хулгай гарч л таарна. Тэгээ биднэрт өөр сонголт байхгүй. Номер 1 заяа. Тэгсэн чинь ингээд нүрсний хулгайчийн ахлах нь ингээд ил болцсон заяа. Тэгээ тэр бүлгийг ингээд яаж байгаа тэгсэн чинь би дөнгөж сая тэр нүрсний хулгайч нарын ахлагтай нэрсэн. Тэгээд ямар мундаг нүүрс зүүж байгаа юм бэ? Ямар мундаг манай их орны экспорт ингээд дэмжиж байгаа юм бэ? Бүр ингээд магтах хэвээр. Бүр өлгөр жишээ. Тэгээд баг дотроо тэр мөнгө идэх авилгатай бас хэрхэн тэмцэж байгаа юм бэ гэх юм бол гайхалтай. За тэгээд одоос нь Янс Столтенбергийг сонсон энэ НАТО-гийн захирал байсан хүн эдгээр ерөөхдөө хизээч ажлын байраа алддаггүй. Тэ яг манай улс төрчтэй бас яг адилхан дэвшүүлэн зайлуулдаг. Паразитуудад дараагийн цус орох боломжийг өөрөөч өгдөг. Яагаад гэх юм бол эдгээр бүгдээр нэг бүлэг штэ. За тэгээд Янс Столтенбергийн үг хэлж байгаа үгийг сонсцгоо. I know also that President Zelensky really works hard to би бас юм мэдэх юм бэ гэх юм бол ерөнхийлөгч Зеленский бол маш хичээнгүй ажиллаж байгаа. fight corruption. Тэгээд юун дээр маш хичээнгүй ажиллаж байгаа юм бэ гэх юм бол энэ авилгын эсрэг тэмцэх. Bro. And we should support him in those efforts. But the right response is тэгээд Зеленскийг тэрэн дээр дэмжих ёстой. Тэгээд зөв хариулт зөв үйлдэл нь яг юу юм бэ гэвэл дэмжлэгийн зогсоохон биш. Өргөжлүүлээд дэмжих. to reduce the support to Ukraine. The right response is to continue to provide substantial economic and military support to Ukraine. Тэгээд төсөөл үүдсэн ингээд жидүүгийн зээл ингээд гуссан тий. Монголын улс төрчнөр баригдаад. Би бол тий жидүүгийн зээл гуссан хүмүүс бид нар бол мундаг ажиллаж байгаа. Би дөнгөж сая ярьсан. Тэгээд энэ жидүүгийн зээл гуссан хүмүүс бид нар яах ёстой юм бэ гэх юм бол өшөө зээл олох ёстой. Хамгийн буруу л юу юм бэ гэх юм бол тэднэрт зээл өгөх нь зогсоохон хамгийн буруу. Тэгээ миний зүгээс би юу хэлмээр байна гэх юм бол би одоо тий өшөө санхүүл тэднэрт олгоно. Bro. За Марко Рубио бас саяхан нэг сонирхолтой юм хэлсэн. Одоо нэг агаарын хамгаалтын систем, шинэ пуужин, шинэ зэвсэг гэх мэтчлэн сонсцгоо. That's why we've been in discussions with them about defensive weapons to be able to protect their grid. За тэгэхээр бид нэр украинчуудад ярьсан яг гэх юм бол хамгаалтын систем, хамгаалтын зэвсэг тий яг гэх юм бол тэр эрчим хүчний дэд бүтцээ хамгаалах зориулттай тийм зэвсгийн тухай ярьсан. And I know we've been in ongoing technical conversations about the specific equipment they need. Тэгэхээр бид нараас хооронд юу ярьсан бэ гэх юм бол техникийн зүгээс яг ямар төхөөрөмж, ямар зэвсэг өгөх вэ? Ultimately, if that equipment is ultimately destroyed a week later after it's гэхдээ эцсийн бид нар зэвсэг өглөө ойролцооныг 7 хоногийн дараа Оросууд тэр зэвсэг, тэр хамгаалтын системийг дэлбэлцдэг. Тэгээ Марко Рубио дөнгөж сая юу гэж хэлсэн бэ ойлгож байна уу guys? Юу гэж хэлж байна гэх юм бол барууны зэвсгийн систем, хамгаалтын систем явахгүй байна. installed, that remains a problem, and that's been the history the last 2 or 3 years. За тэгээ өнгөрсөн 3 жилийн хугацаанд энэ түүхт автагдчихсэн. Тэгээ та тийм дунд намайг шүүмжлэх хүмүүс зөндөө байгаа те Путин өнөхөө гэх мэт ч ингээд дууддаг. Тэгээд юу хамгийн голтой юу ч хэлдэг юм бэ гэх юм бол энэ Оросуудын дайныг эхлүүлсэн Украинчуудын буруу ерөөсөө биш. Тэгээ би юу болсон бэ гэх юм бол 1990 оны те Германы телевизийн нэг жижигхэн клип болсон. Тэр хэдүүлээ сонсцгоо. Энэ ARD Erstes Deutsche Fernsehen тэгээ оройны цаг 8 гээд ерөөхдөө тагшоу гардаг өдрийн тойм мэдээ. Тэгээд ер нь бол энэ үе юу яригдчихсэн бэ гэх юм бол хоёр Герман нэгдэжсэн Советийн холбоо будаа болсон байхгүй болсон байсан. Сонсцгоо. In Washington haben sich Bundesaußenminister Genscher und sein amerikanischer Kollege Baker За Washingtoнд Hans-Dietrich Genscher хэнтэй уулзсан бэ гэх юм бол Baker гэдэг элчин сайдтай уулзсан байна. Гадаад хэргийн сайдтай уулзсан байна. darüber verständigt, dass der Einflussbereich der NATO bei einer Vereinigung beider Teile Deutschlands nicht über das Bundesgebiet ausgedehnt werden soll. За тэгээ энэ хоёр ямар ойлголтноо хүрсэн бэ гэвэл зүүн Герман, баруун Герман нэгдчих юм бол НАТО Германаас өшөө томрохгүй
Тэ 100 тийшээ явахгүй Оросын тийшээ томрохгүй. Wir waren uns einig, dass nicht die Absicht besteht, За бид нар юун дээр ойлголцсноо хүрсэн бэ гэх юм бол das NATO-Verteidigungsgebiet auszudehnen. Тэг ямар ойлголтноо хүрсэн бэ гэх юм бол НАТО-гийн нөлөө талбай гишүүн орнуудыг томруулахгүй энэ дээр тохиролцсон. Das gilt übrigens nicht nur in Bezug auf die DDR, die wir da nicht einverleiben wollen, sondern das gilt ganz generell. Германы гадаад хэргийн сайд, Америкийн гадаад хэргийн сайд there it is.